Италийн Ром хотын баруун хойд хэсэгт нэгэн улс бий. Энэ улсыг зорин жилд 6 сая хүн ирдэг. Ром хотод байх энэ улсыг хүмүүс католик шашны төв гэдгээр нь андахгүй. Хаашаагаа 440 мянган метр хавтгай дөрвөлжин нутагтай энэ хот улсад Пио Клементино, Chiaramonti зэрэг нийт 26 музей байдаг байна. Ватиканы түүх 8 дугаар зуунаас ихтэй. 752 онд Францын хаан Ватиканы тэргуунд Ром хотын төвд анх газар олгожээ. Харин хожим Италийн ерөнхий сайд Муссолини албан ёсоор баталгаажуулснаар Ватикан улс үүссэн түүхтэй. Тус улсын түүхэнд нийт 266 паплам байжээ. Ватиканы паплам төр болон шашнаа хамттан удирддаг байна. Хэдийн албан ёсны тусгаар улс гэж явдагч Ватикан Итали хоёрыг заагалсан хөлийн бүс байхгүй. Энэ хот улс гладиаторын тулаан болж байсан эртний Колизегээс 4 км зайд байрладаг. Энэ давгаа Микеланжелогийн төрөвсөн гайхалтай бүтээлүүд бий. Мөн 26 музей нь дэлхийн хамгийн гайхалтай түүхэн олдвруудтай. Хот дотор хот улс 23 мянган метр квадрат ногоон байгууламжтай. Өөрөөр хэлбэл Ром хот доторх ногоон хот юм. Дэлхийн 182 улстай дипломат харилцаатай Ватикан улстай Монгол улс 33 жилийн өмнө албан ёсоор дипломат харилцаа тогтоож байжээ. Тэгвэл 2023 оны 9-р сарын 1-ээс 4-ний өдрүүдэд Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл сүхийн урилгаар дэлхийн католик шашны тэргүүн Пап Франсис Монгол улсад айлчилсан юм. Түүний энэхүү айлчлал 1.4 тэрбум католик шашны сүсэгтнүүдэд Монгол улсыг танилцуулсан чухал айлчлал болж өнгөрсөн юм. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосон тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Ватикан улсын тухай товчхон мэдээлэл хүргэлээ.